цаг тутмын мэдээллийг бэлэн боллоо. Студид хөтлөгч Ариун Зал мэдээллийг танилцуулна. Өнөөдөр Хятадын төв мэдээллийн хэрэгслүүд тус улсын Change Zero станц сарны цаа тал амжилттай газартны талаар мэдээллээ. Энэ бол хүн төрөлхтний хувьд хамгийн том алхам юм а. Одоо судалгааны станц сарны дэлхий рүү харагддаггүй нууцлах хэсэг тодорхойлбол өмнөд төлөвийн ATK-ний хонхор хэмээх сарны хамгийн эртний, хамгийн том, хамгийн гүн тогоонд байрлаад байна. Хятадын CCTV сувг саяхан Change Zero станцаас ирсэн анхны гэрэл зураг үзүүлсэн байна. Энэ бол хүн төрөлхтөн анхудаа сарны цаа талын гадрыг харсан хэрэг юм. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан НАСА-гийн захирал Jim Bridenstine Twitter хуудсанда Хятад улсад судлаачид нь баяр хүргэсэн байна. Бүхий өргөөг яаралтай нэг талаараа дархан аврах Баян Монголын хурлын гишүүн Монголын үндэсний бүхий холбооны шинэ тэргүүн Батэрдэнаар уулзаж тохиролцоонд хүрсний хэвлэлийн хурал хийж зарласан. Тэгвэл энэ асуудал нэг хэсэгтээ шийдэгдэх бодолтой. Учир нь Чимбатэргүүдийн хүмүүсээс өсөлтийг нь хүлээн зөвшөөрөх байгаа юм байна. Тэд Баян Монголын аврах дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна гэсэн хариуг Баянзүрт дүүргийн шүүхэд өгснөөр бүхий өргөөг нэг асуудал ийхүү хойшлогдсон байна. 2011 онд болсон газар хөдлөлт цунамигийн болон цөмийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн газар бол Японы зүүн хойд эргийн Фукушима мужи билээ. Харин гамшигын үед тус мужид ашиглагдаж байсан төр хорогдох сууцнуудын хаягдал хөнгөн цагааныг 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам бамбар хийхэд зориулж дахин боловсруулах шийдвэрийг Японы эцгийн газраас гаргажээ. Наадмын зохион байгуулагчид мөн тамирчдад гардуулах 5,000 гаруй ширхэг медалийг үйлдвэрлэхийн тулд Япончуудаас хэрэгэлсэн электрон барааны металлыг цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаараа бүх хүрэл медалийг үйлдвэрлэхэд хангалттай материал цуглуулад байгаа гэж мэдээллээ. Өмнөд Солонгосын JTBC сувгаар Sky Coastal нэртэй цуврал кино яг одоо цацагдж байгаа юм байна. Тэгвэл энэ бүтээлд гардаг үйл явдлыг дуурайсан хүн амныг хэрэг саяхан нэгэн нэмлэгт гарчээ. Сөүл хотод байрладаг Хамбург Samsung гэмнэлийн сэтгэл мэдрэлийн эмч Лим Сивон өнгөрсөн даваа гарагт өвчтөндөө хутгалууж амиа алдсан байгаа юм. Тухайн өдөр өвчтөн эмчээ элдэж хөөсөр эцэст нь гүйцэж цээжинд нь олон удаа хутгалсан байна. Энэхүү гэмтгэр гарахаас хэдэн өдрийн өмнө Sky Coastal цувралын нэг ангид хагалгааны үр дүн сэтгэл дундуур үлдсэн өвчин эмч рүүгээ дайран зэвсэг байран байгаа үзэгдэл гардаг байна. Өвчтөн энэ киног үзээд эмч рүүгээ довтлох сэтэл төрсөн гэж эмнэлгийн захиргаа үзэж байна. Улмаар Солонгосын эмч нарын холбоо эмнэлэлт явдлын дараа JTBC-с өгд хаягдсан мэдээлэлдээ алгад буруутай үзэгдлийг цувралаас хасаж ангаа ухааны салбарынхнаас уучлалт гуйхыг шаардсан байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Харлаанд улс баярлалаа. Үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэл хүлээн авч үзсэн үү?